За сайн байцгаана уу манай Шороо Махбаттай охин Матар Өхрийн ордныхны маань 2 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо манай Шороо Махбаттай улсууд бол одоо сайхан сар байх нэ л гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол одоо юугүй одоо шинэ мэдээ авах гэж байна л да. Тэгэхээр зэрэг энэ мэдээ бол одоо таныг одоо шинэ албан тушаалд дэвшсэн эсвэл одоо даргын суудалд очсныг мэдгдэх юм шиг тийм ээ. За энэ мэдээ одоо таныг шоконд оруулах эсвэл одоо генетийн байхаар тийм ээ. Генетийн ийм мэдээд болохоор одоо харагдаж байна. За энэ одоо мөн одоо энэ нь одоо танд одоо их сэтгэлийн байслыг авчирсан харагдаж байна. 7 дугаар сар одоо таны амьдралд их чухал юм аа. 7 дугаар сар гэхэд одоо ажил амьдрал сайхан зэгцэрж одоо та бас энэ жил одоо энэ сард одоо таны хийсэн үйлдэл юм уу одоо юу гэдгийг энэ бол одоо танд бас аз жаргал одоо сэтгэл багтлыг авчрах юм харагдаж байна. За энэ дээр одоо хэдийгээр та одоо байгаа ажилдаа сэтгэл ханамжтай тийм ээ. Эсвэл одоо хангалттай мөнгийг олж байгаа юм шиг харагдаж байна тийм ээ. Гэхдээ энэ шинэ албан тушаалыг одоо гинт сонссон юм шиг тийм ээ. Ийм харагдаж байна. За энэ шинэ албан тушаал, шинэ ажилтай одоо шинэ бизнестэй ч гэдэг юм уу. Энэ дээр одоо бас шинэ бизнес эхлүүлэх тийм ээ. Ингэснээр одоо танд одоо төр зүрийн юм тавдахгүй байдлыг авчирж байгаа юм шиг тийм ээ. Эсвэл одоо хит их ажиллаж байгаа юм шиг их заавар зөвлөгөө өгж байгаа юм шиг харагдаж байна л да. За тэгээд тэгээ мөн одоо бас энэ одоо шинэ албан тушаал гэдэг юм уу энэ шагнал урамшууллыг авч одоо шинэ юм нээснээр одоо олон хүний бас атаархал хил амыг дагуулсан байдал харагдаж байна. Энэ дээр одоо төвчээртэй сайхан эсвэл одоо их одоо дотроо амгалан тайван байхыг хичээгээрэй гэсэн ийм мессеж өгж байна. За одоохондоо яг энэ шинэ ажил бизнес юм уу одоо энэ шинэ албан тушаал юм уу те танд одоо одоохондоо яг танд өөрчлөлт эсвэл одоо ямар нэгэн одоо ахиц дэвшил юм уу ийм юм харагдахгүй аль эсвэл өөрчлөлт байхгүй эсвэл үр дүнгийг харж амжихгүй харж чадаагүй байгаа бол 7 дугаар сараас одоо үр өгж эхэлнэ гэж харагдаж байна тийм ээ. За мөн одоо энэ сар энэ үйл явдал ч гэх юм уу энэ сар одоо суурай тавьсан ямар нэг юм бол одоо танд одоо амьдралд аз жаргал одоо сайн сайхан бүхнийг авчрах юм юмны эхлэл болж байгаа ч юм шиг үйл явдал 2 дугаар сард их чухал байх нэ л гэж харагдаж байна. За мөн энэ дээр за мөн 2 дугаар сард одоо та одоо эсвэл одоо энэ их шагнал урамшуул эсвэл одоо их цагаан ногоон сар болж одоо их олон хүн гэртэн зочдсон олон юм давхцсан байдал одоо танд одоо тавдахгүй байдлыг авчирч байгаа юм шиг ийм харагдаж байна. За ажил төрлийн байдал ийм сайн сайхан байна. За энэ дээр одоо хувийн асуудал яригдаж байна. Одоо хэдийгээр ийм сайхан амьдралыг тогтоочоод тийм ээ. Одоо энэ дээр одоо гэр бүлийн хоёр тустай байгаа юм шиг харагдаж байна л да. Энэ яагаад вэ гэхээр зэрэг энэ араар тавилт юм уу эсвэл 30-40 хүн амьдралд чинь оролцсноор энэ дээр одоо зөвхөн араа тавилт биш одоо эсвэл одоо гэр бүлийн хүмүүс дундуур орсон ер нь ямар ч асуудал байж болно эсвэл одоо маргалтсан. Тэгэхээр энэ дээр бол одоо гарахтаа бол энэ дээр араар тавьсан байна л гэж. За хэрв энэ хүн одоо араар тавьсан одоо та яхаа мэдхгүй overthinking хийж байгаа тэгээ их юм бодож байгаа одоо салхуу бархуу дээрээ тулж байгаа юм шиг харагдаж байна. Энэ дээр одоо хэлж байна л та. Танд одоо та ганцаараа асуудлыг шийдэх гэж одоо өөрийгөө их зовоож олон юм бодож байгаа юм тусламж авбал яасан юм бэ? Тийм ээ одоо
хин нэг хүн дээр очиж асуух юм уу? Аль эсвэл одоо мэрэгжлийн зөвлөгөө авах их чухал юм аа, тийм ээ. За ийм юм байна. За энэ дээр одоо бас нэг харж байгаа юм болохоор зэрэг одоо ингээд амьдрал их боломжтой сайхан байгаа юм шиг харагдаж байна л да. Энэ миний дээр тэгэхээр зэрэг одоо мөнгө төгрөгөл бивдэлэг амьдрал боломжтой, өндөр албан тушаалтай, тийм ээ. Ийм юмд одоо найз нөхдийн хатаархал бас тэгээд ховж юм орсон юм шиг бас харагдаж байна шүү. Тийм ээ. Энэ дээр анхаараарай. Энэ дээр яагаад энэ гарсан бэ гэхээр зэрэг яран шийдвэр гаргах хэрэггүй л гэж. Яран дуусгах гэсэн яран шийдвэр гаргах хэрэггүй. Яагаад гэх юм бол одоо нөхөрчин гэдэг юм уу одоо ханчин тийм ээ бол одоо заяаны хань мөн байна. Хэрвээ одоо та хоёр одоо хоёр тустай байгаа бол нөхөрчин одоо цагаан ногоон сараа гэртээ ирж одоо сайхан сар шин хийсэн сайхан баяртай сайхан байгаа байдал харагдаж байна. Мөн одоо тэр хүн эргэж ирэх болов битээр маргалтцсан байгаа гэвэл тэр хүн эргэж ирнэ. За өшөө бас миний энд харж байгаа юм эсвэл одоо энэ хүн өөр нэг бүсгүйтэй орооцолцсон та ямар нэг юм дуулсан бол энэ бол нэг их юу гэдгийг сэтгэл зүрхээр холбогдсон ийм асуудал биш. Зөвхөн одоо энэ хүн гэр бүлээ хаях гэдэг юм уу, таныг хуурах гэдэг юм уу, эсвэл одоо явахын сонирхол байхгүй зүгээр meaningless байсан юм шиг харагдаж байна. Тийм учраас та одоо шийдвэр гаргахдаа бас бодолцож үзээрэй гэсэн ийм юм байна. За манай синглчүүд бол одоо энэ сард одоо бас онлайн харьцаатай хүнтэйгээ уулзах иймэрхүү юм харагдаж байна. За энэ араа тавьсан ийм ерөнхийдөө бол яг хүнтэй уулзах харьцаа байж байна. Ан дээр анхаарах зүйлс одоо юу гэхээр ялангуяа одоо манай бүсгүйчүүд одоо body shame гэсэн байна. Тэгэхээр зэрэг би энэ дээр намайг одоо муухай болохоор араа тавьж байгаа. Би бүдүүн болохоор тэгж байгаа ч гэдэг юм уу. За иймэрхүү юм байна. Энэ дээр одоо бас давхар confirmation insecurity гэж гэрсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас ер нь зөвхөн одоо өөрийнхөө одоо гадна төрхөөр биш одоо бас өөрийнхөө дотор ерөнхийдөө энэ дээр хэлсэн байна л да. Өөрийгөө одоо байгаагаар нь хүлээж авах. Эсвэл одоо таныг байгаагаар чинь хүлээж одоо байгаагаар чинь хүлээж авч хайрлаж байгаа хүнийг сонгуулаад. Тийм ээ. Энэ одоо та одоо overweightтэй тийм ээ одоо illusionтэй байлаа гэд та муухай бүсгүй биш ээ. Та муухай залуу биш ээ. Ингээд зөвхөн одоо өөрийнхөө одоо таны дотор болж явж байгаа одоо процесс юм аа. Тийм ээ. Таны бодож байгаа зөвхөн бодол юм аа. Түүнээс биш та бол одоо good enough юм аа. Танд одоо сайхан өшөө олон сайхан чанар байна ч гэдэг юм уу тийм ээ. Өөрийгөө одоо дотроос одоо гэрэлтүүлэхийн тал дээр бас анхаараарай тийм ээ. За энэ дээр одоо бас хэрэг одоо та одоо таны партнер тийм ээ танаас илүү царайлаг гоё гэж үзэж байгаа бол өөрийгөө одоо голж байгаа юм харагдаж байна л та. Тэгэхээр зэрэг өөрийгөө одоо дотроос одоо хүчрэхэг болох энэ дээр дайлал дээр нь анхааруулсан байна. Таны одоо өөртөө итгэлтэй байдал одоо нөгөө хүний чинь татдаг ч юм уу тийм ээ. Иймэрхүү зүйлс их нөлөөлдөг юм байна шүү. Энэ дээр одоо анхаараарай гэсэн ийм юм байна. За мөн одоо хэдийгээр одоо эдийн засгийн байдал тогтвортой байгаа боловч одоо хит их мөнгө зархаас болгоомжлоорой гэсэн ийм мессеж өгж байна. За ингээд та бүхэндээ тус болсон гэж найдаа. Та бүхэн одоо хувийн уншлага сонирхож байх юм бол миний одоо Facebook пэйж болох Монгол Стар Тариф дээр орж мэдээлэл аваарай. Ингээ баярлалаа. Баяртай.